мянган оны учир шалтгааныг биер бэхээс асууж яралзан ирээжлэх үйл явдлыг судар бичиглэгэн хэлэлцэн үү. Өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн алтан бичир дээр үүх түүхийн түүчээ оюун санааны тусгаар тогтнол оршин байхын тунхаг сүлд болсон үндэсний бичиг үсэг минь үү. Сайн байцгаана уу, эцгээр цэцэрлэгийн багш Мөхтэй байна. Бидний гэр бүл үндэсний бичгээрээ бичдэг, уншдаг, тийм чадвар суралцсан байгаа. Хүүхэд залуучууд та бүхэн ч гэсэн үндэсний бичгээрээ хичээнгүйлэн сурцгаагаарай. Тэмээжний уг гарал ба бага нас. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн бүрт чон Тэнгис далайг гэтэлж ирэн гоомор дохиныг авч онон мөрний их бурхан халдуунаа нутаглаж Монгол авгтан болон дээд тэгээд бат цагаан хөвгүүнийг төрүүлсэн түүхтэй. Үндэсний бичиг бидний бахархал. Газар-газрын мэдлэгээс улс үндэстэн бүрийн мэдлэгээс өөр өөрийн өвөрмөц онцлог бэлэгдэлтэй байдаг. Жишээ нь гадаад хүмүүс 2 гараа батгаад эрхээ хуруугаа дээш болгож цээжиндээ бариад мэхин эсэлдэг. Төвд хүмүүс малгайгаа баруун гартаа барьж зүүн гараа цээжиндээ тавиад хилээ зохиолгон мэдлэн. Шинэ Зеландын морь авгийнхан хамрынхаа үзүүрийг нийлүүлэн мэдлдэг. Энэтхэг хүмүүс 2 гараа залбирах байдалтайгаар нийлүүлэн өмнөө барьж намжлан мэдлэн. Таныг үндэсний бичгээ сураасай гэж бид өдөр бүр хичээж байгаа. Та ч бас хичээгээрэй.